Үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ус цагуур орчны шинжилгээний салбарт болж өнгөрсөн онцлог үйл явдлыг томилон хүргэдэг цагуурчин цаг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүлээн авна. Монгол дахь зуудын менежмент ба ирээдүйн хандлага сэдвт мэдлэг солилцох зорилго бүхий эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын чуулганыг цагуур орчин шинжилгээний газар, онцгой байдлын ерөнхий газар, Япон улсын Нагоя их сургууль, Мексикоор олон улсын байгууллага, дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран 3 дахь жилдээ Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 4-нд зохион байгууллаа. Зодын аюулаас эртнээс сэрэмжлүүлэх зорилгоор цагуур орчны шинжилгээний газар ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Японы Нагоя их сургуулийн судлаачидтай хамтран зодын эрсдлийг урьдчилан тооцоолох арга зүй боловсруулан Монгол орны хэмжээнд зодын эрсдлийг эртнээс тооцоолон зориулж 2016 оноос үйлчилгээ нэвтрүүлэн ард иргэдэд мэдээж эхэлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд зодын эрсдлийг эртнээс сэрэмжлүүлэх зураглалээр суйрлан Монгол улсын засгийн газар болон олон улсын тусламжийн байгууллагууд зод болох өндөр эрсдэлтэй нутгуудад эртнээс бэлтгэл менежмент хийж зодын хохирлыг бууруулахад ихээхэн арга хэмжээ авч байгаа юм. Ингэснээр Монгол орны хэмжээнд малын хордлыг бууруулахад үр дүнгээ өгсөөр байна. За өнөөдөр бид олон улсын байгууллагууд болон Монгол улсын засгийн газрын байгууллагууд, онцгой байдлын ерөнхий газар, цагуур орчны шинжилгээний газар, мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтраад бид энэ жилийн хувьд мэдлэг солилцох чуулганаа бол 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ жилийн хувьд бол бид зодын менежмент буюу хэтийн бид эдэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар бол ярилцгаар бол мэдлэгээ солилцохоор бол цугласан байгаа. За өнгөрсөн жилүүдийн хувьд бол бид хамгийн 2017 онд бол зодын эрсдлийн зургийг бол Японы бол сонгуульчдын төслөөр бол цагуурын орчны шинжилгээний газартай хамтраад бол арга зүйн боловсруулаад бол бид анх гаргаж энэ симпозиумыг бол анх зарлан хийжсэн олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор за ингээд сүүлийн жилүүд бол өргөцсөөр агаад энэ жилийн хувьд бол одоо 3 дахь жилдээ илүү олон байгууллагыг хамтраад илүү олон эрдэмтэн судлаачдыг хамтраад бол энэ жил зохион байгуулж байна. Ерөнхийдөө зууд гэдэг юм маань бол ерөнхийдөө ганцхан байгалаасаа биш бас хүний хүчин зүйлээс ихээхэн хамааралтай. За бидний хийсэн судалгаагаар бол сүүлийн 15 жил тохиолдсон одоо малын хордлын мэдээ дээр хийсэн судалгаагаар 50% гэсэн юм судалгаа гарсан. За 50% нь бол ерөнхийдөө байгалийн хүчин зүйл одоо сүүлийн жилүүд уур амьсгал өөрчлөгдөд байна. За ган хуурайч ихсээд байна. За мөн хит их хүүтрэл хит их цас орох экстрим юм үзэгдүүдээс ихсээд байгаа. Энэ бол ерөнхийдөө бол нийт 30 сая хорогдсон малын бол 50% нь бол үүнээс хамааралтай. За 50% нь бол ерөнхийдөө бол малчдын тухайн гамшигыг даван туулах чадвараас бол хамааралтай За үүнд бол бид бол нэлээд олон параметруудыг бол авч үзсэн байгаа. Энэ хамгийн одоо өндөр хүчин зүйлтэй параметр бол мэдээж бол малчдын өвс тэжээлийн бэлтгэл, хоёрдугаарт нь бол за тухайн малчны орлого за мөн засгийн газрын хувьд мэдээж хэр зэрэг менежмент хийж, хэр зэрэг бэлтгэл хийж гэдгээс нэлээд хамааралтай. Иймээс цаашдаа бол бид одоо хүн зүдийн аж ахуйн яам, зам, онцгой байдлын ерөнхий газар, цагуур орчны шинжилгээний газартай бол хамтраад бид цаашдаа энэ малчдын эмзэг байдал буюу одоо энэ аюулыг даван туулах юм чадварын мэдээллүүдийг нэмж өгснөөр бол бид илүү одоо өндөр таарцтай, илүү их өндөр наривчлалтаа ороод бид энэ зодын эрсдлийн зургийг бол одоо тооцоолох боломжтой юм аа. Чуулганаар 2019-с 2020 оны өвлийн цаг агаарын төлөв болон зод болох өндөр эрсдэлтэй нутгуудыг нийтэд мэдээлсэн бөгөөд олон улсын шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж туршлага харилцан солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох, шин дэвшилтэд техник технологид суурилсан гамшигтай тэмцэх арга ажиллагааг илүү үр дүнтэй нэвтрүүлэх талаар харилцан хэлэлцсэн юм а. 2016 оноос эхлэн ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ганц уншлага, цас зууд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл даваалын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж зуудын эрсдлийн зураг мэдээг гаргадаг. Энэ жил 11-р сарын 20-ны байдлаар зуудын эрсдлийн зургийг боловсруулан гаргасан байна. Энэ жилийн тухайд 11-р сарын 10-нд нийт нутгийн 30 орчим хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүл тогтож Алтай, Ханга, Хүсэлийн өндөрлөг ус, Хархираа түргэний улсаар 20 см-с их, Увсын баруун туран, Завхны нүмерэг, Тосон цэнгэл, Цагаан хайрхан, Тилмэн, Цагаан чулууд, Тис, Эрдэнэ хайрхан, Хүсэлийн Жаргаланд, Чанман нүндэр, Ихуул, Шин идэр, Булганы Баян агт, Бугад, Сэлэнгийн Ерөө, Хинтийн Бэндэр, Бат Ширэт, Баян Аваа, Баян Адраг, Норвлон, Гурван, Баян, Өмнө Дэлгэр, Дадал, Сүхбаатарын Түмэн цогт
11-ээс 20 см, хинтийн ихэнх ховд, увс, завхан, хөвсгөл, булган, орхон, сэлэнг, дархан уул, төв, дорнод, сүхбаатар, дорноговын зарим сумдын нутгаар 6-аас 10 см, төв, сүхбаатарын ихэнх баян үлгий, увс, ховд, завхан, говь алтай, хөвсгөл, ар хангай, баян хонгор, өвөр хангай, дунд говь, говь сүмбэр, дорноговын зарим сумдын нутгаар 3-ээс 5 см цастай байна. 2019 оны 11-р сарын 20-ны байдлаар гаргасан зуудын эрсдлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна. 11 сарын 20-ны байдлаар эрсэн мэдэн дээр гаргасан зуудын эрсдлийн зургаар нэг их эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 7%, их эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 27%, дунд эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 34%, гэх бараг 68% нь их эрсдэлтэй гарсан байгаа. Нэг эрсдэлтэй газар нутгад бол усын завхан, малчин, ховдын булган, мөст, говь алтай, халуун, тонхил, төгрөг, завхны эрдэнэ хайрхан, арангаан, үлзийт, үгийн нуур, цэцэрлэг, булганы хишиг өндөр, бүрэг хангаа бул, урбан булаг, дашин чилэн аршаад, төвийн баян дэлгэр, хинтийн жаргалт хаан, өмнө дэлгэр баян худаг мөрөн, Сүхбаатарын эрдэнэ цагаан, түмэн цогт, мөнх хаан, баян дэлгэр, тэгээд дунд говийн сайн цагаан сумдын нутгаар ер нь ихэнх нутгаар нь нэг их эрсдэлтэй гарсан байна. Цаашид цасны зузааны мэдих, хүүтний эрч чангарах, үйлжил таваржилт өндрөх тухай бүрт цасдуудын эрсдлийн мэдээг шинжилэн гаргаж, тухай бүртэн тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ. Зундаа гам болох, бэлчээр хомсож, бэлчээр цасанд битүү дарагдах, эсвэл цас хайлмагдан мөсөн өнгөр тогтох, хүчтэй салхи олон хоног шуурснаас мал бэлчээрт гарч чадахгүй болох зэрэг учир шалтгаанаас бий болдог байгалийн гамшигт үзэгдлийг зудаг. Өвс тэжээл хужир давсны нөөцийг хангалттай бэлтгэх, бэлчээрийг хамгаалах, хуваартай ашиглах, малын тарга хүчийг сайтар авахуулах, малчид хөдөлмөрөө хоршиж нөхөрлөл байгуулж ажиллах, малын даатгалын үйлчилгээнд хамрагдах, малын хашаа сарвч худаг усыг дулаалах. Иргэн та үйлчлэлтийн бэлэн байдлаа хангаарай. Гэрийн дулаалга хаяага сайн мансан эсгэ шалгана. Гэрийн бүслөөр тэнжээ даруулга өрхний олсрын бат бүхийг сайтар шалгана. Пишин зуухны аюулгүй байдал яндангийн зэврэлт цооролтыг шалгана. Гарч хитэн болон радиод ашиглагдах сай батарейг нөөцлөнө. 1-2 сар хэрэглэх гурил, будаа, мах зэрэг илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх. Түлээ түлшээ бэлтгэх. Орон нутгийн засаг захиргаанаас анхаарах зүйлс. Малчин өрхүүдийн байршил, өвлжилтийн судалгаа гаргаж тэдэнтэй холбоо барих арга замыг тодорхойлсон байх. Зэрэгэлдээ аймаг сумуудад цаг хүндэрсэн үед хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах. Зуудын эрсдлийн талаар сургалт зохион байгуулах. 1996-аас 1997 онд нийт 600 мянган тоо толгой мал зуудан дөртөж байсан нь тухайн оны нийт малын 2.1%-ийг, 2000-аас 2001 онд 4.8 сая тоо толгой мал зуудан дөртөж байсан нь тухайн оны нийт малын 18.5%-ийг, 2009-оос 2010 онд 9.7 сая тоо толгой мал зуудан дөртөж тухайн оны нийт малын 22.2%-ийг эзэлж байсан байна. Дулаан алдалтыг багасгах, ялангуяа дулаан алдалт ихтэй барилга байгууламжийн гадна талыг сайтар дулаалах, цахилгааны аюулгүй байдлыг хангах, зун намрын үлрэлд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын хашаа сарвч, байрыг засан сэлбэж дулаалах. Цагуур орчны шинжилгээний газар болон бүгд найрамд дах Хятад ард улсын цагуурын газрын хооронд цагуурын шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах хамтарсан ажлын хэсгийн 16 дугаар уулзалтын протоколын дагуу бүс ба зам санаачлахын хүрээнд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар бүгд найрамд дах Хятад ард улсын төлөөлөгчид тус газарт ажиллалаа. Уулзалтаар Монгол орны цагуурын гамшигт үзэгдлийн мониторинг ба эртнээс сэрэмжлүүлэх систем, өндөр хүчин чадалтай суперкомпьютерийн технологиг хөгжүүлэх, цагуурын автомат станцын сүлжээг өргөгдөх чиглэлээр голчлон хилэлцээд цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм а. За өнгөрсөн 8 дугаар сард болсон Монгол улс болон бүгд найрамд Хятад ард улсын цагуурын газрын хамтарсан ажлын хэсгийн 16 дугаар уулзалтын протоколын хүрээнд бүгд найрамд Хятад ард улсын цагуурын газрын мэргэжилтнүүд тус газарт ажиллалаа. Уулзалтаас гарсан гол үр дүн маань одоо энэ ирэх 2020 оны 6 дугаар сар гэхэд одоо энэ уулзалтаар хэлэлцсэн асуудлаар төсөл боловсруулж Хятадын цагуурын газрын
энэ талаас бол Монгол улсын цагуурийн газар танилцуулахаар болсон. Уг төсөлд орох гол зүйлүүд юу ах вэ гэхээр өндөр хүчин чадалтай суперкомпьютер Монгол улсын цагуурийн газар суйрлуулах, за цагуурийн сүлжээг өргөтгөх. За тэгээд дээр нь мөн одоо бас энэ төсөл хөтөлбөрийн энэ санхүүжилтийн боломж байх юм бол бас энэ ард тарын сүлжээг өргөтгөх зэрэг юм чиглэлүүд дээр бол төсөл хөтөлбөр боловсруулахаар ингээд хоёр тал харилцан тохиролцсон байгаа. Цагуур орчны шинжилгээний газар нь агаар бохирдуулах бодисын хаягдал, түүний их усрын тоолгыг зохион байгуулах, агаарын чанарын төлөв байдлыг мэдээлэх чиг үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын нийслэлийн 16 байршилд агаарын чанарын хяналтыг хийдэг. Хүйтний улирал гарсаар агаарын чанарын үзүүлэлт ямар байгаа талаар одоо дэлгэрэнгүй мэдээлэл хүргье. Улаанбаатарт агаарын чанарыг бол нийтдээ 16 харуулт 6 үзүүлэлтээр хэмжиж судалж байна. Эдгээр үзүүлэлтүүдээс бол хүйтний улиралд агаарын чанарыг мууддаг, агарыг бохирдуулж байгаа үндсэн 4 үзүүлэлт байна. Эдгээр нь бол азотын давхар эсэл, хөхөрлөг хий, PM10 тоосон зурлан PM2.5 тоосон зур гэсэн гол бохирдуулах бодисууд байдаг. За эдгээрийг бол одоо хэмжиж судалгааны 16 цагийн дундаж дүнгээр хахад 2019 онд хөхөрлөгийн дундаж агуулмж 61 микрограмм метр куб, азотын давхар эслийн дундаж агуулм 58 микрограмм метр куб, PM10 тоосон цэрийн дундаж агуулм 121 микрограмм метр куб байсан бол PM2.5 тоосон цэрийн дундаж агуулм 61 микрограмм метр куб байсан байна. За энэ эдгээрийг бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол PM10 болон PM2.5 тоосон цэрийн дундаж агуулмж бол өмнөх оны мөн үеэс 42%-аар буурсан буюу үзүүлэлттэй байна. За агаарын чанарын стандарттай харьцуулахад бол 121 микрограмм метр куб нь бол агаарын чанарын стандартаас 1.2 дахин давсан. PM2.5 тоосон цэрийн 61 микрограмм метр куб гэсэн үзүүлэлт маань мөн агаарын чанарын стандартаас 1.2 дахин давсан юм үзүүлэлттэй байна. Улс орон бүр өөрийн орны байгаль цаг агаарын байдалтай уялдуулан агаарын чанарыг индексээр гаргаж мэдээлдэг. Манай улсын хувьд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А387 доод тушаалаар шинжилэгдэн батлагдсан индексийг ашиглаж байна. Агаарын чанарын индекс нь товчхондоо бол таны амьсгалж буй агаар хэв цэвэр эсвэл бохирдсон байгааг мөн таны эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж болохыг хэлж өгдөг гэсэн үг юм а. За ерөнхийдөө иргэдэн маань энэ микрограмм гэдэг юм уу бодисын агуулмжийн талаар ярих ерөнхийдөө бол ойлгоход хүндрэлтэй байдаг. Тэгэхээр энгийн ойлгомжтой байдлаар бол иргэдэд хүрж байгаа мэдээлэл маань агаарын чанарын индексийн мэдээлэл гэдэг. За агаарын чанарын индексийн мэдээллээс харахад бол 11 сарын байдлаар бол нийт өдрүүдэд бол агаар хэвийн болон бага зэргийн бохирдолтой түвшинд байсан байгаа. За гол бохирдуулах бодисууд нь болохоор PM10 2.5 тоосон зэрэг хөхөрлөг хий гэсэн бохирдуулах бодисууд байсан байна. За сарын сүүлээр бол Баян хошуу орчимд 2-3 өдөрт бол агаар их бага зэргийн бохирдолтой түвшингөөс давж бохирдолтой түвшинд орсон юм үзүүлэлттэй байгаа. Бусад харуулуудад бол хэвийн болон бага зэргийн бохирдолтой түвшинд юм байна. Дэлхийн цагуурийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн 2017 оны 5 дугаар сард хуралдсан 69 дугаар хуралдаанаар олон төрлийн гамшигаас урьдчилан сэргийлэх системийг дайын дэлхийн хэмжээнд нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын Хайку хотод болсон олон төрлийн гамшигаас урьдчилан сэргийлэх дайын дэлхийн системийн Аз дахь хувилбар сэдвт сургалт семинар болсон байна. 2019 оны 11 сарын 19-ноос 21-ний өдрүүдэд Хятадын Хайнаны Хайку гэдэг хотод нь одоо олон төрлийн гамшигт үзэгдлийг сэрэмжлүүлэх системийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлэхийн хөтөлбөрийн Азийн хэсэгдэх тийм сургалт семинар болоод ирлээ. За энэ хөтөлбөрийн гол зорилго нь юу юм гэхээр ер нь бол энэ техник технологи эрчимтэй өгч байгаатай холбоотойгоор гамшигаас урсан сэргийлэх мэдээлэл бол энэ тэмдгүү маш олон хэлбэрээр ингээд дэлхийн хэмжээнд тарж ийн. Гэхдээ тэрэндээ одоо юм нэгдсэн шийдвэр гаргах төвчний хэмжээнд хүргэх хэмжээнд тэр маань хэрэглэгдэхгүй байгаад энэ дээр нь яг нөгөө эрх бүрхий байгууллагуудаас ялангуяа нөгөө үндэсний цагуурийн байгууллагуудаас гаргасан мэдээлэл нь аль нь өөр байгууллагын мэдээллийн гэдэг нь юм ялгахдаггүй ийм маш олон төрлийн мэдээллүүд яваад байна. За энийг нэгдүгээр цэгцлээд ингээд дэлхийн хэмжээний нэг том системтэй болъё гэсэн зорилготой байна. Хоёрдугаар зорилго нь болох дээр зөвхөн энийг одоо дэлхийн хэмжээндээ шийдэл биш, улс орныхоо хэмжээнд ч гэсэн зөвхөн цагуурийн байгууллага гаргаад нэг юундээ өөрийнхөө чадах хэмжээнд ингээд
одоо юу гэдэг хэвлэл мэдээлэл телевиз радиогоор дамжуулах биш. Одоо дэлхийн хэмжээнд технологи өгсөж байгаа холбоотойгоор нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа формат болоо XML формат байна. Энэ форматаар бүх тэр аюулынхаа мэдээллийг гаргангуудаа дэлхийн хэмжээнийхээ мэдээллийн серверлүүж дамжуулдаг бүх одоо мэдээллийнхаа хэрэгслөө одоо Монголын хэмжээнд гэх юм бол бүх телевизүүд ч гэсэн одоо дижитал болсон одоо XML-ээр өгсөн мэдээллийг шууд аваад хэрэглэх боломжтой болсон байгаа шүү дээ. Тэгэхээр бүх телевизүүд, бүх радио ер нь л энэ мэдээллийг авна гэсэн бүх хүмүүстээ ганцхан форматаар XML-ээр гаргаад бүгдийг нэг мэсэнгээ шийдчихдэг. Тэрийг харин дээр авч хүлээж байгаа байгууллагууд хэрэглэгчид маань өөрсдийнхөө хэлбэр загвартаа болгоод програмчлах юм бол шууд өөрсдийнх нь сайтн дээр ч юм уу, гар утсан дээр ч юм уу, LED дэлгэцэн дээр ч юм уу, одоо годамжинд байдаг гүдэг юу самбар шүү дээ. Энэ дээр нь ч гэсэн шууд юм гаргах юм боломжтой юм мэдээллийг бэлтгэх ийм л зорилготой байна. Тэгэхээр энийг тийм XML суурьтай тийм формат руу хөрвүүлэх яаж хөрвүүлэх үү гэдэг дээр сая зөвлөгөө өгсөн. Тэгээд тэрнийг бол дэлхийн хэмжээнд юу гэж нэрлэж байгаа вэ гэхээр Common Alert Protocol гэж нэрлэж байна. Тэгээд тэрнийхэн гол саад суурь нь болохоор XML байгаа. Сургалтаар аюулын ерөнхий протоколын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Үүний зорилго нь мэдээлэл технологийн энэ хэрэнд аюултай үзэгдлийн мэдээллийг хүн болон машин ойлгох XML форматаар солилцох нь илүү үр дүнтэй. Бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр тухайлбал бүх төрлийн веб хуудас, гар утас, таблет, телевиз, LED дэлгэцүүд дууд тохиолдлуудад хүрэхэд нэгэнт програмжилсан бол цаг алдахгүй шууд хэрэглэгчдэд хүрэх давуу талтай юм байна. Улс цагаар орчны шинжилгээний салбарын инженер техникчид нь 1, 2, 3 дугаар зэрэгтэй байх ба мэргэжлийн зэргийг 5 жил тутамд шинжилэн тогтоодог байна. Мэргэжлийн зэргийн шалгалтанд энэ жил нийт 36 албан хаагч хамрагдлаа. Байгаль орчны сайд, хүн амын бодлого хөдөлмөрийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан улс цагаар орчны хяналт шинжилгээний салбарын инженер техникчдэд мэргэжлийн зэрэг ур чадварын нэмэгдэл олгох журмын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа албан хаагч нар зэргийн шалгалтанд хамрагдсан юм а. Зөвхөн тухайн зэргийн шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангаж цаашлаад мэргэжлийн шалгалтанд зохих оноо авсан албан хаагчид тухайн зэргийг олгох юм. Ингэснээр тухайн ажилтны мэргэжлийн түвшин дээшлэгдүүдийгүй мэргэжлийн зэргийн нэмэгдэл авах боломж бүрдэж байгаа юм а. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас 2017-18 он бол санхүүгийн өндөрлөлттэй жил байж байгаа. Төрийн албан хаагчдын нэмэгдэлтэй холбоотой нэмэлт зардлыг санхүүжүүлэхэд төр хугацаа зогсоосонтой холбогдуулаад манай салбарт авагддаг мэргэжлийн инженер техникчдэд авагддаг мэргэжлийн зэргийн шалгалт бол 2 жилийн хугацаанд бас зогссон байсан. Тэгээ энэ 19 оноос эхлээд энэ төсвийн хүндрэлээс гарсантай холбогдуулаад төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулаад болцол шаардлага хангацсан улсын сүлжээнд ажиллаж байгаа 1, 2, 3 дугаар зэргийн мэргэжлийн зэргийн шалгалт өгөх инженерүүдийн шалгалтыг одоо өнгөрсөн сараас эхлээд зохион байгуулж байна л да. Тэгэхээр манай салбарын хувьд нийт энэ 1800 гаруй албан хаагч дотор инженер техникчд бол дийлэнх нь байдаг. За өмнө нь бид нэр авч ирэхдээ бол 1, 2, 3 дугаар зэргийн болцол хангасан инженерүүдийг дуудаж ирээд тэгээд орон нутагт одоо шаардлага хангасан инженерүүдийг төвдөө дуудаад төвийнхөнтэй хамт шалгалт авдаг гэсэн. Тэгэхээр манай цагуурийн салбарт энэ 2018 он 19 онд хийгдсэн технологийн дэвшлийн дагуу интернет зориулсан видео системийг төв орон нутгийнхаа бүх аймагуудтай холбосонтой холбогдуулаад энэ жилийн онд шалгалтыг бол онлайн хэлбэрээр анх удаа зохион байгуулж байна. Орон нутгийн хүмүүсийг бүгдийн төвд авчрах биш, зэрэг онлайн яг төрийн албаны шалгалт өгдөг шиг тестээр бид нар бол энэ дээрээс нэгдсэн нэг цаг хугацаанд бүх аймагуудын 2 дугаар зэргийн шалгалтыг өнөөдөр авч байна. Сая өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр шалгалтын 3 дугаар зэргийг авсан байгаа. Тэгээд одоо ингээд энэ нь бол зөвхөн синоптик инженерүүдийнх. Энэ манайд одоо мэргэжлийн зэргийн шалгалтанд 1, 2, 3 дугаар зэргийн шалгалтанд орё гэж синоптик инженерүүдээс зөвхөн энэ жил ихэд 47 хүн юу хариулсан ба өсөлтөө. Тэгээ энэ 47 хүнээс бид нэ 3 хүн бол шаардлага урьдчилсан байдлаар нөгөө үндсэн шаардлага хангаагүй учраас шалгалтанд оруулаг байгаа. За бусад бүх хүмүүсийг авч байгаа. Тэгээд одоо бол синоптик инженерийнхаа өнөөдөр 2 дугаархыг авч байна. Тэгээд дараа нь одоо хамгийн олон нь бол бас хөдөө аж ахуйн инженер байна, уур амьсгалын инженерүүд байна, цагуурийнхан байна, тэгээд мэдээлэл технологийн байна. Тэгээд бид нэр ус, цагуур, тэгээд энэ яг мэргэжлийнхаа чиглэлээр бүр мэргэжсэн шалгалт өгж тэр шалгалтандаа тэнцснээр мэргэжлийн зэргийн 1, 2, 3 дугаар зэргийг олгодог.
Энэ жилийн тухайд шалгалтыг салбарын орон нутгийн ажилтан албан хаагчдаас онлайн хэлбэрээр нэг зэрэг авч байгаа нь зардал мөнгө, цаг хугацаа хэмнэсэн дэвшилтэд алхам боллоо. Үзэгч та бүхэндээ цагуурчин цаг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.